За одоо энэ хүмүүс асуугаад байгаа энэ сайтынхаа менюг яаж хийх вэ? Дэд гарчуудыг нь яаж хийх вэ? Яаж холбох вэ гэдээ асуугаад байгаа. За тэгээд өөрийнхөө мэдж байгаа мэдх зүйлээ хэлж өгье гэж бодож байна. За ерөнхий гарчгаа хийхэд бол эхлээд энэ хуудас руу ороод шиний нэмэх гэдэг дээр дарна. За энэ дээр одоо ерөнхий гарчгуудаа бичнэ. Жишээ нь одоо зөвлөгөө гэдэг өглөө. За ингээд доош нь гүйлгээд нийтлэх гэдэг дээр дарна. За ингээд буцаад одоо энэ бүх хуудас гэдэг рүү орж үзье. За бүх хуудас руу оронгууд одоо энэ миний түрүүний хийсэн одоо ингээд нэмсэн энэ ерөнхий гарчгууд байгаа. Энэ бичлэгийн ерөнхий гарчгууд ингэж харагдана. За энэ ерөнхий гарчгаа хийснийхаа дараа дэд гарчиг буюу ангиллуудаа нэмнэ. За ангиллуудаа нэмэхэд шинэ англи хэл гэдэг дээр дараад сая бид ерөнхий гарчгаа зөвлөгөө гэж өгсөн учраас ямар зөвлөгөө өгөх вэ гэдгээс шалтгаалаад энэ дээр бичин жишээ нь одоо юуны эрүүл мэндийн зөвлөгөө өгье гэж бодъё. Эрүүл мэндийн зөвлөгөө. Эрүүл мэнд. За ингээд ийшээ доош нь гүйлгээд шинэ англи нэмэх гэдэг дээр дарна. За тэгэхээр яг энэ бичлэгийн энэ одоо дэд гарчгууд үүснэ. За тэгээд энэ шинэ англи дэд гарчгууд үүснэ. За тэгээд энэ хоёроо хооронд нь холбохын тулд үзэмжээр дараад цэсрүүгээ орно. За тэгэнгүүт түрүүний миний хийгээд исэн одоо ерөнхий гарчгууд энд ингэж харагдана. Энэ ерөнхий гарчгуудаа энэ бүгдийн select хийгээл цэсэнд нэмэх гэдгээ дарна. За тэгэнгүүт энэ бүгд одоо энэ ерөнхий гарчиг дэд гарчгууд бүгд одоо энд ингэж харагдчих байна. За энэ хоёроо ялгахын тулд одоо ерөнхий гарчиг жоохон урагшин тавиад дэд гарчгуудаа жоохон хойш нь ингэж тавиад эдгээр хоорондоо чирэгдээд ингээ гүйлэх учраас ингээд тавьчихна. За ингээд бүх ерөнхий гарчгуудаа урдаа байрлаад дэд гарчгууд хойшоо хойноо байрлана гэсэн үг. За ингээд доош нь гүйлгээд primary navigation гэд нэг идэвхжүүлж өгөөд цэсийг хадгалнаа. За ингээл болоо. За энийг салгаж үзэхийн тулд энэ сайт руугаа чөчлөнө. За тэгэнгүүт одоо цэснүүд маань харагдаж байгаа. За ерөнхий цэсүүд маань энэ байна. Энэ орж үзэхэд дэд гарчгууд одоо энэ мэтлэн харагдана. За энэ дотроос одоо ороод мэдээ үзье гэж бодоход амьдрал ах уу гэдэг рүү ороод үзье. Тэгэнгүүт энэ ийм мэдээнүүд харагдаж байгаа. За тэгээд дахиад энэ зөвлөгөө рүү хоол хүнс рүү ороод үзлээ гэж бодоход иймэрхүү мэдээнүүд ингэх мэтлэн харагдаад ингээд бүгд идэвхтэй харагданаа. За ингээл боллоо доо.